Сайн байна уу? Моника Баццэг.com вебсайт тавтай морил таныг яг манай вебсайтад зочилж орж ирж байгаа энэ гал халуун сайхан мөчийн мэндийг бас танд бүхэнд хүргэж байна. За тэгэхээр би та нартай ямар гоё мэдээллийг өгөхөөр энэ сууж байгаа вэ гэхлээр та яг манай Моника Баццэг.com вебсайт нэвтэрснээс хойш амьдралдаа маш нэгэн гайхалтай өөрчлөлтүүд бий болох болно гэж туйлын итгэлтэй байг маш их баяртай. Таны өмнөөс маш их догдолж байна. За тэгэхээр мэдээж Моника Баццэг.com вебсайтад та өөрийнхөө имэйлийг бүртгүүлснээрээ танд ямар гоё боломжууд нэг талаар би та бүхэнд жижигхэн зүйлийг ярьж өгье гэж бодож байна. За тэгэхээр мэдээж хамгийн ихэнд та манай Моника Баццэг.com вебсайтад өөрийнхөө имэйлийг бүртгүүлснээрээ биднээс 30 хоногийн турш аудио ярилцлага зөвлөмжүүдийг хүлээх боломжтой болж байгаа. За тэгэхээр энэхүү зөвлөмж маань огт үн төлбөргүйгээс гадна та манай вебсайтанд бүртгүүлснийхаа дараагаар за имэйл листний бүртгүүлснээс хойш гэсэн үг. Тэгэхээр Моникагийн дасгалжуулалт бүхий 30 хоногийн турш өөр хүнтэй амьдралынх нь өөрчлөлтүүдийг яг тухайн хүний амьдралд яг ямар бэрхшээл нуугдаж байна. Тэрийг яг яаж гаргаж ирж байгаа талаарх энэ гайхалтай дасгалжуулалтыг та өөрийнхөө амьдралдаас нэвтрүүлэх боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр Моникагийн яг өөрийнх нь үнэлэгдэх ханш бол өнөөдөр яг одоогийн байдлаар бол нэг сарын төлбөр нь 5 сая 500 мянга төгрөг үнэлэгдэж байгаа. Тэгэхээр та 30 хоногийн турш тэгэхээр 30 хоногийн турш өөрөө өөртөө ажиллаж 30 хоногийн турш өөрийнхөө амьдрал чаленж хийж тухлаг бүснээсээ нэвтэрч шинэ амьдрал руугаа эрс тэмүүлэл өөрчлөлтийг бий болгохоор бас энэхүү бичлэгийг үзэж байгаа гэж найдаж байна. Тэгэхээр энэхүү бичлэгийг та бүхэн манай вебсайтанд бүртгүүлснээр бэлэг болгон авах боломжтой. За тэгэхээр Монголын амьдралд нийтлэг түгээмэл тохиолдох 30 янзын бэрхшээл гэдэг. За энэ 30 янзын бэрхшээлийг Моника яг тухайн хүний амьдрал дээр яг ямар онцлогоотойгоор тухайн хүний амьдралыг шин түвшинд гаргах гэдэг дасгалжуулалтыг хийж байгаа маш гоё гайхалтай яринуудыг та энэхүү ярилцлагуудаас сонсох боломжтой болно гэсэн үг. За үүний дараагаар хоёр дахь бэлхэн дасгалжуулалтын академийн зүгээс болон Моникагийн зүгээс танд хариуцлага хүлээх эд шид хэмээх нэртэй PDF номыг бэлгэнд өгч байгаа. За тэгэхээр энэ номыг зөвхөн манай имэйл листэнд бүртгүүлснээр энэхүү номыг бэлэг болгон авах боломжтой болно гэсэн үг. За үүний дараагаар та 30 хоногийн турш амьдралаа өөрчлөлт аяндаа оролцчихсан. За өөрийнхөө хариуцлага хүлээх эд шид номоо уншчихсан байвал үүний дараагаар манайхаас байнгын та бүхнийхээ амьдралд үнэтэй зөвлөмжүүдийг бидний зүгээс байнга таны имэйлээр явуулах болно. За үүний дараагаар ингээд зогсохгүй яг одоо дасгалжуулалтын академи болон Моникагийн зүгээс ямар зөвлөд хийж гэн ямар мэдээллүүдийг бас танд хүргэхийг зорж энэ талаар мэдээллүүдийг байнгын биднээс аваад явах боломж бүрднэ гэсэн үг. За ингээд та бүхэндээ танд энэ гайхалтай өдрийн мэдээг дахин хүргэе. Тэгээд өөрийнхөө имэйл листээ имэйлийг хэрхэн бүртгүүлэх талаар би мэдээллийг за үүний дараагаар та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр анхаалаа нааш нь хандуулаасаа гэж хүсэж байна. Окей. За бүгдээрээ цааш нь үргэлжлүүлье. За тэгэхээр та Моника Баццэг.com гэх манай вебсайтыг энэ дээр бичиж өгөх ёстой хайлт дээрээ. За search хэсгээр та Моника Баццэг.com гэж бичихэд бол танд дараах байлаа харагдана. За ингээд харагдаад доош нь гүйлгээд үзэхээр энэ доор таны нэр оруулах, имэйл хаягаа оруулах. За Моника би оролцъё гэдэг хэсэг харагдаж байна. За энэ дээр дагаад орохоор миний түрүүн танд хэлсэн. За бэлэг нэг нь хариуцлага хүлээх хэд шид цахим ном, бэлэг 2 30 минут амьдралаа өөрчлөлийн аудио ярилцлагуудыг сонсох. За бэлэг 3 бол 7 хоног бүр онлайн уулзалтын видео цуврал зөвлөмжүүдийг өнгөө үзэх боломжоо танд нэгтгэнэ. За таны нэр гэдэг бүгдээр хамтаа нэрээ бичээд үзье. За энэ дээр нэр гэдэг дээр би өөрийнхөө нэрийг бичнэ гэсэн үг тийм ээ. За тэгэхээр та өөрийнхөө нэгэндээ бичиж өгнө. За имэйл хаяг дээр би өөрийнхөө имэйл хаягийг бичнэ гэсэн үг. За тэгэхээр имэйл хаягаа хүмүүс маш их андуурах тохиолдол байдаг. Имэйл хаяг буруу бичихтэй үгсэг наацаа нь оруулах. За gmail.com тийм ээ. Тэр артлын юмрыг бичихгүй yahoo.com ч юм уу яг арийнхаа юмнуудыг алдаатай бичснээс болоод за 30 хоногийн турш таны аудио ярилцлагад очихгүй байх боломжтой. За имэйл лист бүртгэдэггүй байх боломжтой болно гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр миний имэйл хаяг болвол за энэ дор хаяг бичиж юм ээ. За би өөрийнхөө имэйл хаягийг бичнэ гэхэд тухайн хүн яг ямар имэйл хаягтай вэ? Тэр имэйл хаягаа энэ дээр бичиж өгөх нэ. За бүгдээрээ хамтдаа бичцгээе. Улаанбаатар gmail.com яа бичсэн. Бичээд би Моника оролцъё гэдэг хэсгээр дарна.
За ингээд биччихээр таны бүртгэлийн хүсэлтийг хүлээн авлаа. Одоо баталгаажуулалт үлдлээ гэсэн энэ дараах баялаг бидэнд харагдаж байна тийм ээ. Тэгэхээр алхам 1 нь бол имэйлээр шалгана, бүртгэлээ баталгаажуулна. За алхам 2 нь бол confirm request гэдэг гэсэн бичгтээ товчлуудаар бид нарт дарна. За алхам 3 нь бол тогшлуудад дармаас танд амласан 3 бэлгэнээс эхнийх нь өгөх болно. Та бид өнөөдрөөс эхлээд имэйлээр байнгын холбоотой боллоо гэсэн үг гэж байна. За хэдүүлээ тэгэхээр одоо өөрийнхөө имэйл хаягийг шалгана гэсэн үг байна. За бид нар имэйлээ бүртгүүлчихсэн тийм ээ. За тэгэхээр одоо бид нар дараалал нь шалгаж байгаа. За имэйл рүүгээ оронгууд бид нарт за энэ доор харагдаж байгаа хэсгүүд харагдаж байна тийм ээ. Google, за social promotion гэсэн хэсэг харагдаж байна. За тэгэхээр хамгийн алдаатай зүйлүүд гараад идэг зүйлүүд нь юу байдаг вэ гэхээр промошн шалгахгүйгаас болоод за имэйл ирэхгүй байна, болохгүй байна гэсэн тийм мэдээлэлүүд мессежүүд маш их ирдэг учраас та промошн гэдэг хэсгээ маш сайн шалгаж байгаарай ажилланарын. За энэ дээр бол промошн гэдэг хэсэг рүү орчихсан байгаа та бүхэн харж байна тийм ээ. За промошн гэдэг хэсэг рүүгээ оръё. За тэгэхээр Моника Бацөхөөс бүртгэлээ баталгаажуулна тийм ээ. Гайхалтай амьдрал бүтээхэд таны одоо гайхалтай амьдрал бүтээгээд таныг чадваржуулна гэсэн манай имэйл ирсэн байна. За тэгэхээр confirm request гэдэг хэсгийг бүгдээрээ цогтод дараад үзье. За confirm request хийсэн. За ингээд харахаар бид нарт за бүртгүүлсэн учраас бид нарт ном татаж авах хэрэг тийм ээ. Аудио сонсох болон хувийн хөгжил зориулсан видео зөвлөмжөд 7 хоног бүр үзэх хэрэг мэ нэгдэж байна гэсэн үг. За ном татаж авах гэдэг хэсэг бол мэдээж ойлгомжтой. Та номоо татаж авахын тулд ном татах гэдэг хэсгээр дарахад таны ном шууд таних дээр хадгалагдах ёстой. За ингээд та бүхэнд харж байна тийм ээ. Хариуцлага хүлээхийн эд шилгэсэн цахим ном бол ингээд хадгалагдаж байна гэсэн үг. За ингээд бид хадгалахын тулд за энэ дээр байгаа download гэдэг хэсэг тийм ээ. Татах гэсэн товчлоор энэ дээр бид нар дараад тухайн номныхаа нэрийг юу гэж хадгалах юм бэ? Лад өгөх хэрэгтэй. За хариуцлага гэдгийг би англиар бичиж хадгалчихъя. За save. За одоо энэ дээр татагдж байгаа хэсгийг та бүхэн харж байна тийм ээ. Энэ доор хариуцлага гэдэг PDF татагдж байна гэсэн мэдээлэл гарч ирж байна. За ингээд email листэнд бид нар email-ээ бүртгүүлчихсэн. За одоо бүртгүүлсний дараа бид нарт за цаг одоо хэд болж байна гэхээр 16 цаг 41 минут болж байна. Тэгэхээр танд 17 цаг 41 минут буюу яг 1 цагийн дараа эхний имэйл ирэх хэрэгтэй байдаг. За эхний имэйл нь за хамгийн 30 хоногт амьдралаа өөрчлөлийн айны хамгийн эхний аудио бид нарт имэйлээр ирэх нэ. За тэгээд тэрийг би бас та бүхэндээ харуулад өгье. Тэгэлгүй ахав. Тэгэхээр бидэнд имэйлээ шалгах гээд за Моника Бацөх тийм ээ 30 хоногт амьдралаа өөрчлөлийн аян тавтаа морил гэсэн имэйл ирсэн байна. За тэгэхээр түрүүн танд санал болгосон тийм ээ промошн руугаа бид нөрж маш сайн шалгах хэрэгтэй байдаг. Тэгээ промошн дотор ч имэйлүүд ирсэн байх вэ? Энд дээр чухал мэйлүүд ирсэн явж явах вэ гэдэг дээр бас мессеж өгмөс санагдсан. За үүнээс гадна бид нар бас more гэдэг энэ дээр дараад ингээ харахаар бид нарт спам гэдэг хэсэг харагдаж байгаа. За тэгэхээр спам гэдэг хэсэг рүүгээ бид нар дараад орвол бас спам руу орсон байх тохиолдол ажиглагддаг байгаа. За санамсруу тохиолдолд бид нар имэйлээ за өөрийнхөө 30 хоногт амьдралаа өөрчлөлийн аянд оролцсон имэйлүүдээ ч юм уу дээр шалгаж амжаагүй байж байгаа траш руу гарвал устгахчвал бид нар бас за энэ зэснээсээ ингэж орж байгаа тийм ээ 100 гаталт харагдаж байгаа inbox-таа snooze тийм ээ send drafts гэдэг хэсэг рүү энэ хэсэг рүүгээ ингээд дарж орж байгаа trash гэдэг хэсэг рүү орвол бидний бас санамсргүй байдлаар устгагдсан бүх имэйлүүд trash дээр ордог байгаа шүү гэж мессеж өгч байгаа юм шиг таатай. За ингээд та бүр ингэж хайгаа тийм ээ inbox-аа шалгаад ингээд байхгүй байгаа тохиолдолд бас search email гэдэг дээрээ за манай сайтын нэр болох Моника Бацөх гэдгийг бичээд өгч болно. За бичвэсний дараагаар хайлт хийвэл за Моника Бацөхөөс ирсэн за 3 янзын имэйл харагдаж байна тийм ээ. За 4:38 4:42 5 цаг 6 минутанд бидэрт имэйл ирсэн байна гэдэг гэж та бүхэнд харагдах боломжтой ах нэ. За ингээд ирчүүдийг татах увдас нэртэй хамгийн ихний ярилцлагыг бидээ сонсох боломжтой болсон. За тэгэхээр та сонсохын тулд за ингээд доош нь гүйлгээд ирчүүдийг татах увдас гэдэг энэ аудио дээр дарах болно. За дарахаар юу сонсогдож байгааг бүгд хамтдаа сонсоод үзье.
За тэгэхээр энийг манайхан маш сайн шалгах хэрэгтэй байдаг шүү. Энийг бас мэдэхгүй байдлаасаа болоод бас янз бүрийн алдаа гарах вэ гэдэг дээр бас мессеж өгмөр байна тий. За ингээд эрчүүдэд татах өвдөц гэдэг юм л юу маань харагдаж байна. За хаа тэгээд явахгүй байна, сонсогдохгүй байна гэдэг. Тэгэхээр та эрчүүдэд татах өвдөц гэдэг дээр байгаа энэ зурган дээр дараад дийнөө. Яг үнэхээр доошоо явуулж байгаа хамгийн дор харагдаж байгаа эрчүүдэд татах өвдөц гэдэг нэртэй. За энэ аудиог тоглуулж ирнэ гэдэг сайн анзаараасай гэж хүсэж байна. За энийг тоглоод үзье. Аймарс. Анийг Моника Бацугцикомын веб хуудаснаас явуулж байгаа 30 хоногт амьдралаа өөрчилж. За тэгэхээр ингэ харддаг байгаа. За ингээд үүнийг ингээ харсныхаа дараагаар бид нар за тухайн энэ бичсэн зүйл за энэ дээр харагдаж байгаа танд харагдаж байгаа ямар мэдээлэлүүд таас энэ дээр өгмөр байна, юу гэж бичмээр байна тийм ээ. Комент бичих боломж бас байдаг байгаа. Да би комент бичих боломжийг та бүхэнд харуулад өгье. За ингээд дээрээс нь доош нь гүйлгээд явж байгаа. За гүйлгээд уцснаас ч гэсэн яг адилхан гүйлгээд явж явах мөчөд энэ доор болохоор за энэ доор та өөрийн комментиг оруулна гэдэг хэсэг харагдаж байна. За энэ дээр бид нар өөрийнхөө комментиг оруулах боломжтой байдаг. Үнэхээр тий энэ хүү аудиог сонсоод энэ ярилцлагыг сонсоод танд ямар мэдрэмж төрөв те та яг үүнээс юу ойлгох уу, юу бусдад түгээмээр санаж, яг ямар өөрчлөлт амьдралтаа одоо хиймээр санаж гин гэдэг бүр төрсэн мэдрэмж сэтгэлээ бас бид нарт үлдээвэл энэ дараагийн бидний үйл ажиллагаа дараагийн та бүхэнд үзүүлэх гайхалтай олон хөтөлбөр сургалтуудад бас нэмэр болно гэж та бүхэн бас өөрийнхөө комментиг үлдээгээсэй гэж хүсэж байна. За ингээд би энэ доор коммент үлдээж үнэхээр гайхалтай гэд үлдээе. За коммент илгээх гэдэгтээ дарна. Тэгээд коммент илгээх гэдэг хэсгээ дарчаад манайхан миний коммент харагдахгүй байна гэдэг зүйлийг бас хэлээд идэг. Тэг харагдахгүй байна ч юм уу те. Тиймэрхүү юмуд хэлээд идэг. Тэгэхээр за үнэхээр гайхалтай гэх ингээд бичлээ. Гэтэ энийг болохоор цаанаас нь за Monica Bacuk.com вебсайтн дээр байгаа манай админууд энийг аппрув буюу хүлээж авсны дараа танд reply буюу хариу мессеж үлдээдэг байгаа. Тийм болохоор та бүхэн ч хариу имэйл ирж үгүй юу гэдгийг маш сайтай шалгаасаа гэж хүсэж байна. Тэгээ ингээд 30 хоногт амьдралаа өөрчлөлийн аянд та маш гайхалтай цагаа зарцуулаад те өөрийнхөө зүгээс дайжлах бүхий л зүйлээ зарцуулж байгаад энэ аяныг дуусгаараа тэгээд 30 хоногт амьдралаа өөрчлөлийн аян гэдэг бол өөрөө маш гайхалтай тухайн хүний амьдралд маш их эрс өөрчлөлтийг авчрахаар юм маш гоё аудио ярилцлагууд байдаг. Тэгэхээр яг нэгийг сонсоод авчлахгүй, хоёрыг сонсоод авчихлахгүй, цааш нь маш сайтар сонсож ингэж өөрхөн комментиг бас бусдаа хуваалцаа. За энэ гоё мэдээллийг бас найзуудаа таньдаг хүмүүст бас цааш нь шеэр хийж түгээгээсэй гэж чин сүлц найдаж ингээд таны амьдралд хамгийн сайхан бүхнийг хүсье. Тун удахгүй бас та манай ямар нэг хөтөлбөр таамагдах байхаа гэж найдаж байна. Тэгээд таны амьдралд аад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье.